Уучнаар далай чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариац. Зүүн бахархалтай домог түүхийн өлгий хорго тэрхийн цагаан нуурын байгалийн цогцлборт газраас эхлүүлээд өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэглэн бүрдсэн хосгүй сайхан нутаг. Энэ л нутгийн баясгалан хайрхан Тариатын гол, тэрхийн гол, холбоо нуур, гунт нуур, тосонгийн өвөлжөө, ороохын өвөлжөөгөөр ураг удмааран олон үеэр нутаглаж ирсэн өвгөд эцсийн нутаг. Торлох Тариат нутгийн хаан 100 жилийн ойгоор үр ачнаар нь гал болон нэгдэж, ёстой л Дэнж хотол зуулан наадахаар нэгэн дор цуглжээ. Бид нар бол одоо их хувьтайж болсон. Яг үгээр энэ сайхан эх орныхон хамгийн үзэгсэнтэй, хамгийн гоё газар төрж өсөж. Энэ өвдөр одоо сургамжийг авч, энэ улсуудынхаа сургаалыг одоо биелүүлж яваа ийм сайхан хамаатан садангууд ах дүүнэр төрөл төгсөд байна гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдөр цугласан бол энэ бол баяр баясгалан одоо түүхэнд одоо бас бишигдэх ийм сайхан үйл явдал шүү. Одоо бие биетэйгээ та бүгд маань танилцж, бие биетэйгээ танихгүйгаан танилцж, танилцсныгаа баталгаажуулж, одоо бие биетэйгээ ингэж эвтэй нартай өрх гэрээгээ сайхан авч өгч, өр хөвгтэн сайхан өмөөжүүлж, эрдэм номтой улс их орныхон ирээдүйд баттгаж ингэж явбал би та нартаа их баярлаж ингэж яваарай гэж хүсэж байна. Тариац махад 100 жилийн баярын мэд хүргэе. Зарга сайнсаа дүүг. Ирсэнд түүл их баярлж байна. Ах дүүнрээ бас ингэж сүүлийн үед их цуглааг юм байна. За тэгээд одоо хүүхдийн маань сургуулийн талд болчихсон байна. Хүүхдний сайхан мөргөл байна. За тэгээд та бүгдийн юу сансан 9 цагаа ус биелж байгаа би болчихъя. Ийм сайхан нутгийг ингэж онж төрдөг тийм ээ. Энэ тавилан бол бас их мундаг том тавилан юм байна лээ гэж би бодож явдаг юм. Тэгээд одоо энэ 100 жилийнхаа тэрхийн цагаан нуураа амсаг дүүрэн мэлтэл зүлтгэл баясгалан хайрхныгаа өндлөлтөл сайхан дээрээ наадцгаая. Нутгийн ахын дүүстэйгээ өргөн дийлгээ сайхан наадцгаая. Тэгээд бүгдэнд нь 100 жилийн он халуун мандыг өөдөөд дахин өргөн дэвшүүлье. Ингээд 100 жилийн он баяр наадам эхэлснийг мэдэгдээ. Манай угсаа гарал болвол одоо нуран дархан хүмүүс байсан. Том одоо бас Тариатын хийдэд одоо том ламнар мэндэгтэй том цолтой ламнар байсан. За тэгээд бас түүхийн одоо хэцүү цаг хугацааны үед бас зарим нэг лам хүмүүс нь бас хэлмэгдэж ингэж явсан. Зарим түүхүүд нь бол их тийм учир битүүлэг нууцлаг бас байдаг, тийм түүхүүдч байдаг. Тэгээд их тийм оюунлаг хүмүүс байсан билээ манай өвгдөөс. Тэгээд би одоо наадам гэхээс илүү гэхээр одоо энэ үр ачтар нартай одоо хойштын захиас болж үлдэх юм бол энэ наадмаар одоо хийсэн үйл ажиллагаа маань гэж бодож байна. Тэгээд манай бол одоо Архангай аймгийн Тариат сумын дээхэн үедээ Хангай баг, Баясгалан баг гэж байсан байна. Тийм нутгийн одоо үндсэн захиргаатай тийм хүн байжээ. Манай аав, манай аавын аав, манай өвөө дүүрчөө
Тэгээд одоо цаашаа хойшход одоо бид нар бол залгамж халаа болж явж байна. Тэгээд одоо үр ач нартаа л одоо бид нар энэ одоо ургийн бичгээ гэх юм уу энэ одоо юу авч үлдэх ёстой. За энэ өргөөг одоо бид өвөг дээдсийнхаа одоо шигийн дурсгалд тийм ээ энэ сайхан 100 жилийн ойгоор одоо хүндэтгэж одоо хүндэтгэлийн өргөөг одоо эхлүүлсэн юм байнамаа. За тэгээд бүх өвөг дээдстэй одоо хүндэтгэл үзүүлж ингээд алт цэнхраадаг. Яа. Борон тоос буюу дүүрэн зүрхэн цэцэг хатангийн өнөөдрийн урах нарантайгаа өнөөдрийн сарантайгаа өчигдрийн гүйлэр дүүрэн байж арын сайхан хангаанахын цагаар сумын 100 жилийн их насыг ахан дүүс үр садараа Улаанбаатараас бид өөрийн унаагаараа өөрийн цагаар гарган байж өвдийн энэ хөлтлийн гэрт тулсандаа талархалтай байна. Тэнгэр жаргалын дээдийн ярим байж эцэг машин ширүүлэн байж шингэнгэрийн алтан ерөөлөө буулган байж өрөндөг болгоны найрган байж ертөнцийн сайхан наранд нь өөрийн өдний өвдийн удмын гадынхан алтан тамгыг нь тамга бухныг нь дуудан байж тариа будаагаар өргөжүүлэн байна. Талдуурн мал сүргээр нь ажил сайхан сүүчүүдийн өндөрсөн байж боён байна. Өөрийн сайхан алдар нэрээр нь энэ сууж байгаа бүхэн юм Энэ сайхан гэр өргөөгөө бариад тийм ээ бачиргал бүх юмыг зохицуулаад ингээд ирсэнд бас сайхан байна. За тэгээд өвөөгийнхаа зурганд сайн залбирч байгаараа хүн болгон бас нүдэндээ харж тэр бүгдийн амьдралынхаа өнгийг засч яваарэ гэж хэлэх гэсэн. Энэ хүний үр удам бид нар шүү. Үр хөвгүүд, ани ихүүд нь өгөлөндөө цуглаж хүндэтгэл үзүүлж байна. Бурхны орноос энэ улсууд маань бас гарч ирнээр баясч энэ ямар үг яаж юм бэ бас бидээс нь харж байгаа. Одоо манай өшөө авч нь 5 хүүхэдтэй. Хамгийн том мах Цэнд аюуш 25 хүрээд өөд болсон. Тэр хүн 18-тай цэрэгт явсан 25 хүртлээд дандаа цэргийн хүн хийж явсан. За тэр хүний үг дүүх нь армийн архивд биш тэр бол агнуулын архивд байна. Өшөөгийн ах нь харлах юм. Тэ. За тэр бол тариатын хийдэг мундаг бас тийм арга юу гаадаг юм мундаг ямар цолтой тийм хүн байжээ. Үүмэн гарангуут л хашаа яваад өгч. Ад болоод хашаа яваад өгч. Тэгтээ бурхан шашныхаа энийг бас таслаагүй. За энэ хүний үг дүүх бас би энэ бас тодроогүй байна. За тэрийг тодроод ирэхээр бид нар ерөөсөө л ийм мундаг удиртай хүмүүс юм байна л гэж өөртөө дотроо бодож яваарай гэдгийг би хэлсэн юм аа. За тэр судалгааны ажил бол би байгаагүй. Дуусаагүй байгаа шүү. Хизээ дуусахыг мэдэхгүй тийм ээ. За нэг ийм бас учир байгаа юм шүү гэж яа. Яг 3 том лам байсан. Нэг лам нь болохоор хөвсгөлөөрөө гараад явсан. 2 лам нь болохоор энд байж байгаа нэг нь харуулаа явцсан нэг нь бол тэр асуудалтай болсон юм. Одоо бид бас мэднэ.
За, тариалцгийнхаа 100 жилийн он
баяр наадамд одоо ахын дүүс бид нэр одоо 3 насны морь бүлгээ уралдуулахаар авчирсан. За тэгээд урдан морь оюутсаа уралдуулах ажлыг бүх одоо ажлыг хариуцаж одоо нэг бол буюу одоо манай импушмент гэдэг үгээр импушмент одоо бүгднийг хариуцсан арын албыг бүрэн хариуцаж ажилласан. Тэгээд 3 насны морь гурвууланд нь сайхан медальтай сайхан чагналтай ингээд наадсан. Тийм сайхан 100 жилийн баяр наадам болсон. Тэгээд импушэдүүдээ тэгээд ахын дүүсийнхаа нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлж байгаагаа одоо дахин илэрхийлмээр байна. За дөрөв төвдсөн мөрний цолыг манай морины комиссийн дарга IT батарга цолыг хайрлаа. За дөрвийн морины цолыг. За хойд цолтой юу? За шин цол хайрлаа. Хайлтанд бол хангаан бог төмөн хэдэр айцсан цол хайрлаа. За ингээд түрүү жирэгдсэн хордон хөлгүүд маань олон түрүү магнаа болж төмөн голдон наадамчтай цэнгүүлж явах ингээд зүй цайхан гэрүүдийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань уртнасаж удаан жаргах болтугай. Орой. Сайхан захтал зуусан тураг сайхан биеийг сүрсэн шашир сайхан дэлийг сагсан зуусан шорон сайхан сүүнийг сагсан зуусан ирчээд дөрвөн хөлний гэрэл зуусан дөрвөн хөлний гэрэл зуусан отгачгүй халтардаг хацсан шууд гүцгэнэ бибор хийж өгөн. За хурдан их насны морины уралдааныг дахиад сумын хөргөөлгөөгөө Пример агро компани захирал Янжугийн бацрал ахын дүүсийн хамтаар 14.7 сая төгрөгөөр ирээд хийж явуулсан. Мөрдөө дөрөвчээр болсон. Азар газрын баяжтай болон ирээд хийж авч байгаа. Энэ хүмүүстэй нутгийн замын маань олон талаас нь шийдэж авчихарай. Наадмаас хэлнэстэй үзэл болсон шүү. Отхон жаргалтай эрдэм бэлэг алтаадын жаргал сайхантай цагаан уурын даваа цэрэг Ажоо гээ хамбай цагаан уурын гээ хамбай даваа цэрэгтэй би хоёр өөрчлөлтийн хамбай цагаан уурын хамбайтай гээ хамбайтай Ахын дүүс ураг удмааран цуглаж амар мэндэ мэдэлцэн айл хотлон цэнгүүлсэн төрлөх тариатнуудын 100 жилийн ой дэлгэр сайхан болж өндөрлөө. Эрхийдээ цэцтэй харваачд нь мэрэгэн байж зүлэг ногоон бижээнд зодгосон бөгчүүд нь ич тайваж уяа сойлгон таарсан хүлгүүд нь урд тайваж тодомагна хоргон жолоо өргүүлэн ёстой дэнж хотойтол
сайхан наадлаа. Дээдсийн авшигтай нутагта эцэг өвгдөн дурсан санаж тусгайлан гэр бараа засаж хүндэтгэлийн өргөнд зураг хөргийг нь залан үрэх хойчтой үндэс угсаагаан таниулсан энэ жилийн наадам эргэн санахад дурсамж дүүрэн цэнгэл баяртай сайхан наадам боллоо. Өнөөдөр Тариалсмын 100 жилийн одоо их насны морины оролдооныг ивэн дэвтгэж оролцож байгаа одоо нэг өрөвцөөр сахан дүрс тав хүндээ энэ орон одоо халуун амар амжилт ирж Тариалсмын иргэдийн төлөөлөгчдийн хуралцаг даргын хамгаан газар Тариалсмын 100 жилийн зохион байгуулах наадмын одоо комиссоос тав хүндээ бас дурсгалын зүйл гардуулъя гэдэг. Эрхэм хүндэт яа бачрал за ахан дүүс төрөл төрөстэй хамт Тариалсм үүсэн байгуулагдсны түүх 100 жилийн өв тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжил дэвшил бүтээн байгуулалт зориулан 15 сая төгрөг хандив өргөсөн танд баяр хүргэж талархлыг хадгалуулав. Тариалсмын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга үзий сайхан Тариалсмын засаг дарга уян нэмэх гэсэн талархлыг бардуулъя. За Монголын урчуудын эзлийн ураач нарын одоо бүтээл одоо хорог төрхийн цагаан уурынхаа энэ сайхан зургийг одоо ахан дүүс тавхандээ дурсгал болгож хадгалуулъя. За мөн Тариалсмын 100 жилийн хүрээнд одоо Тариалсм хэмээх энэ хөлөг тоглоомыг бас Тариалсм бүтээн одоо таавхандээ бэлгэлж байгаа. За тэгээд Тариалсмынхаа хөгжил дэвшлийн төлөө бас олон сайхан ажил үйлс амьдрал бүтээл дээр бас хамт байх болтугай гэдэг одоо таавхандээ аз жаргал хамгийн сайн сайхан хүрэх хүсэн өргөө. Хөгшөө дүүржүү гэдэг хүний хамгийн том хүүгийнх нь том охин Сүнжитмаа байна. Өвгдөөд Цэм нутаг Арангай аймгийн Тариалсмын 100 жилийн ойд ах トゥ хамаатан садантайгаа хүрэлцэн ирж тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Сэтгэл маш өндөр байна. Би Дөгөржвийн Намхаа гэдэг хүний 6 дахь охин Намхан Алигмаа гэдэг хүн байна. Охиноо дагуулад өвгдөөдс аавынхаа нутагт ирсэн. Аав минь Архангай аймгийн Тариалсманд анхны 7 багшийн нэгээр 14 наснда ирж багшилж байсан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Дүү Бачрал, Уянбат, Тавсрын, Бүрүсрэн гэдэг энэ ахын дүүстэй аавын эгч нартай бүгдэнд нь талархлаа гэдэг энэ гайхалтай сайхан өдөр энэ гайхалтай цагуудад хамт байж энэ сайхан баяр наадмыг үзэж сонирхоод уул усандаа ингэж наацсандаа маш их талархаж сэтгэл өндөр байна. Арангай аймгийн Тариалсмын 100 жилийн наадамд ирж наадж байгаа нь нэг талдаа 93 наадамдаа манай 3 эрчүүд гурлаа оролцоод баярлж байгаа нь сайхан хэрэг. Нөгөө талдаа бас нөхрийн маань өвөг удамдаа үзүүлж байгаа хүндэтгэл юм да. Энэ баярт нь хамт оролцоод явж байгаадаа баяртай байна.